fuck 'em up real quick. All off the wall shit. With the baseline. So proper. So proper.
Drop it. Kick it. Check this out. Drop.
энэ 2014 оны хаврын хамгийн анхны дрифт шоу маань яг одоо хүүдээ удгийн төв талбай дээр үргэлжлэж байна. За тэгэхээр энэхүү одоо шоунд маань анхны байдлаар одоо хэдэн машин бүртгэсэн бэ? Одоогоор нэг 70 машин бүртгэсэн байгаа. Хэдэн үетэй явагдах вэ? 3 үетэйгээр ирээд явуулж байна. Өмнөх тэмцээнүүдээс одоо давуу тал онцлог юм бол юу вэ? Яг энэ жил болгоод үзэгчтэй ирэхэд үзүүлбэртэй үзэх юмтай байх хүнээс нэлээд олон үзүүлбэрүүд бэлтгэлээ. Тэгээд өмнөх жилүүдээс бас нэлээд олон тамирчид оролцлоо. Тэгээд бас ирэхэд айлгой байдал зохион байгуулалтыг бид айл болох дээд түвшинд хийхээр ирэхэд ингээд хичээн ажиллаж байна. Яг хөөдлөө амраас нэлээд задгаа талбайтай боловч тэгээд хүмүүс маань ирэхэд өөр өөрсдийнхээ бас нэг айлгой байдлаа хангаад энэ дээр оролцож байгаа. Тэгэхээр одоо тамирчдад тавигдж байгаа шаардлага дээр нь одоо тамирчдын ур чадвар нодлон жилээс хойш хэр өөрчлөгдсөн бэ? Энэ жил болгоод ирэхдээ тамирчдад болгонгууд албан ёсны юу яаж байгаа? Каск, ховц гэдэг ирэхэд шаардлагууд тавигдж байгаа. Тэгээд болгонгууд нь өнгөрсөн жилийнхээ бодоод бас нэлээд олон бас хүмүүс энэ жил оролцоод чадварч бас дээшилсэн байна. Тэгээд шинэ тамирчид бас нэлээд олон байна. МТ зоргоо бас оролцоогүй гэсэн сургууль. Зоргоо маань энэ жил ирэхэд яг өөрийнх нь машин яг бүрэн дуусаагүй. Тэгээд одоогоор шүүгчээр ирэхэд суугаад ажиллаж байна. Одоо нөгөө бусад бас үзэгчдэд барих сюрприз. Босод үзэгчдэд ирэхэд барих сюрприз гэх юм бол одоо ингээд одоо энэ 2 дугаар шатнаас тэглэндээ ер нь бол 2-2-оор яваад ирэхээр тэн дээр нэлээд бас өрсөлдөөнтэй гоё тэмцээн болох байна. Одоо ингээ харж байгаа бараг наадмаас л одоо бараг ялгаагүй болж ш тийм ээ. Ер нь бол нэлээд өргөн дэлгэр болж байна. Тэгээд бас яг дрифтинг спортыг сонирхдаг залуучууд маань бас нэлээд олон болсон байна. Тэгээд нэмэгдээд өмнөх жилүүдээс нэмэгдээд одоо яг энэ хичнээн хүн машин байгааг одоо би яг сайн хийж мэдэхгүй. Гэтэл нүүдүүд ерөөсөө дүүрэн зай.
Монголын мэргэжлийн спорт асуучны холбооны нэрэмжит Монголын VIP автоклубын нэрээр зохион байгуулагдсан дрифтинг ихний тэмцээн байлаа. За шуултыг бол 5 шуугч шуулсан байгаа. Ингээд 3 дугаар байрыг 2 дугаар 21. За 2 дугаар номер 21. 2 дугаар 21 Батчирта залууч дугаараас баярын ишээ амжилт гаргаарай. За одоо ингээд 2 дугаар номер 21. За бүгдэнд нь амжилттай амжилттай орсон баяртай. За баярлалаа. 2 дугаар байрны шагналыг наруулж бүгдэн. 2 дугаар номер 50. За энэ нэ. 2 дугаар номер 50. 2 дугаар байранд орсон тамирчин байна. 1 дугаар байранд орсон 2 дугаар дээгүүр. За тэнэгүүд. За баярлалаа залуучуудаа. Би дрифчээ амжилттай оролцож тэргүүнээр хийсэн бол баяр хийж цав өргөжлөж бөмбөг шагналгүй. За тааванда би энэ өргөжлөж хийж өгье. Өргөжлөл хүндэт оогоо танаа VIP автоклубээс хэмээгэж VIP дрифчээ 2014 тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрцсан бол баяр үргэлж цав өргөжлөж бөмбөг шагналаар шагналгүй залуучуудаа. За баярлалаа. За баярлалаа. Сэтгэл өндөр байна. Тэгээд жил 2 жил дрифт шоунд тэмцээнд өөрийгөө бэлдэж явсан. Тэгээ одоо амжилт гарсан баяртай. Тэгээ манай үзэгчид бас нэлээдгүй чамааг бас төрүүлнэ гэсэн найдвартай байдаг тийм. Харин тийм. Тэрэн дээр яг тийм их бүр боллоо. Тэгээд яах вэ? Одоо өшөө олон тэмцээн байна. Тийм. Тэрэн дээр хичээнэ. Энэ 2014 оны хаврын хамгийн анхны дрифт шоуны одоо ялагч Уган хүүг тавхандаа уулзуулж байна. За баяр. За стойк баярлалаа. Тэгэхээр энэ хүү өнөөдрийн тэмцээнд маань 60 гаруй тамирчин оролцсноос өөрөө нэгдүгээрээр эзэлдэг тийм ээ. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд одоо яг хэлэх үг олдохгүй байна да. Маш их баярлж байна. 10 tik 2 маань бас нэлээдгүй олон тэмцээнд оролцлоо. Энэ жилийн хийсэн прожект юу вэ? Энэ жил яг үнийг хэлэхэд прожект хийж амжсангүй дөнгөж уржигдар гаргаж ирээд орлоо. Бэлтгэлж яг тодорхой хэмжээнд хангаж чадахгүй байлаа. Тэгээд юм давхцаад ямар ч нэгдүгээр авлаа. Маш дараагийн одоо шоу тэмцээнд оролцоод бол машин дээр хийх нэмж хийх юм зү. Хийх юмнууд бол мэдээж байна л да. Дотор яг ийм юм хийчих гэсэн санаанууд бол байна. Тэгээд тухайн үедээ болох байхаа гайг баг. Энэ жил бас нэлээдгүй залуу тамирчид маань бас гарч ирж байна. Тэгэхээр энэ тамирчид маань хэр байна? Гэхдээ ер нь манай тамирчид үнэхээр жигд бүгд үнэхээр мундаг байна. Хэлэх үг алга. 60 тамирчин 60-уулаа ерөөсөө яг л нэг норомтой байлаа. Өмнө Sky Resort-ийн талбай дээр болж ирсэн. Энэ жил хүйтлогийн талбай дээр анх удаа болж ин талбай хийм хувьд одоо ямар вэ? Талбай хувьд илүү зууран байна. Дугуй хурдан дуусч байна. Тэгээд мэдээж дундаа Sky Resort-ыг одоо шон байхгүй илүү хурд гарах боломжтой байна зам дээр. Дараагийн тэмцээнд амжилт. За стойк баярлалаа. Нүдэн дээр ч тасар талар ботон хүзэн боцоо ташаа. Дөрөв шүтэн дээр ч нэр хүүний замыг хүзүү ут. Тэгвэл юу би хотын зам богон. Замда тааруу шалтар бол бото хугацаа 1 секунд. Бото жата тэрэг батраад байдаг чинь. Мушаа дараа шарват утгаар чатаа дайраад гал. Бидний цаашаа нас ирч хүчээр дүүрэн бай. Бидний цаашаа нас ирч хүчээр дүүрэн бай. Хотын замаар сүрэн